байгаар шүдэ угаахта хэрэглэхгүй байгаа усыг ингээ гоожуулаад шүдэ угаачдаг. Нэг хүн хэдэн секунд ч юм уу минут угаан штэ. Гэхдээ ус нь гоожоол энэ. Тэр айл за нэг 5 ам бүлтэй байлаа гэхэд 20 литр багаар ботход. За өглөөний нэг шүд угаалтан дээр. За тэгэнгүүт айлууд аягаа угаахта тэр нэг 10 аяга угаахад усаа гоожуулсан хэрнээ ингээ угаагаад идэв штэ. Тэр хооронд нь ус нь гоожоол энэ. За энэ дээр бас багаар ботход 25-30 литр. Өөртөө хэрэгцээ шаардлагагүй зүгээр ингэ урсгаад гоожуулж байгаа ус нь доотлын хэмжээ нь 50 юм уу 60 литр ус болчихж байгаа. За энэ нь ингээд сарын 30 хоногтой үржүүлэхээр хэдэн литр болох вэ? 1.5 метр куб болох нь шүү дээ. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх олох үзэгчид маань subscribe төвчлүүр дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлүүр дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За сайн уу манайхаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний ээлжид нэгэн дугаар таны амьдралтай шууд холбоотой ярих гэж байгаа. Тэр нь юу гэхээр та гэртээ ороод цахилгаанаа асаадаг шүү дээ. Гэрлээ асаадаг. Тэгээ усаа халуун дулаан усаа хэргэлдэг. За тэгээд мэдээж танай гэр өвөл болохоор дулаан байх хэрэгтэй. Гэд ерөөсөө бид бүхний амьдралыг яг энэ нэг тухтай байлгаж байгаа орон сууцны амьдралыг тухтай байлгаж байгаа хитгэн зүйл байгаа тийм. Энэ бол хатууд ид бүт зүйл байгаа. Тэгээд эдгээрийг ер нь бид нэр ойлгох шаардлагатай болсон. Ягаад гэвэл энэ нэг төсөл хэрэгжээд энэ төслийн хүрээнд бид нэр ер нь энэ мэдээллийг олон нийтэд түгээх шаардлагатай байна гэж үзээд өнөөдрийн сэдвийг та бүхэндээ хүргэж байгаа. За тэр тусмаа устай холбоотой. Ус маань гэрт чинь эрэхтэй халуун болон хүүт ус ирдэг те. Тэгээд дээрэс нь бохир болоод гараа явдаг. Тэгэхээр энэ шугам шүлжээний асуудлуудыг ер нь бид нэр ойлгож манай хот бол ийм хоёр төрлийн амьдралын хэм маягийг та бүхэнд одоо ингээд харахад ээлтэй. Улаанбаатар хотын хойд хэсгээр болон баруун зүүн хэсгээр гэр оролтод амьдарч байгаа өрх гэрүүд байна. За орон сууцнд амьдарч байгаа хүмүүс байна. Тэгээд эдгээр хүмүүсийн амьдралын хэв маяг нь хотод байгаагаараа ижилхэн боловч яг амьдарч байгаа хэв маягийн хувьд орон сууц гэр ороолоо ер чинь маш ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ялгаа бас хэрэглээ талдаа ч гэсэн их зөрүүтэй байгаа. Ус болон цахилгаан за тэгээд дулаан гэд бүх зүйлс маш их зөрүүтэй байдаг. Тэгээ ер нь бол хотын бид нэр ер нь өөрсдийнхөө амьдралд байгаа энэ тогтмол хэрэгжилж байгаа зүйлсээ хэрхэн бидний гарт буюу гэрт маань ирээд байгаа. Тэгээ энэ дээр бид нэр ямар байдлаар сэтгхүүн хувьд өөрчлөлт хийгээд хэмнэж болох вэ гэдгийг. Тэгээ хэмнэн гэдэг нь угаасаа энэ улс ч өөрөө нэг цул учраас бид нэр эдийн засгийн хувьд ч гэсэн маш их өр нөлөөтэй зүйлсийг гаргах боломж байна. Тэгээд одоо хотод амьдарч байгаа иргэдийн хэдэн хувь нь яг орон сууцнд байгаад хэдэн гэр орол байгаа гэдгийг та бүхэн тоо мэдээллийг мэдж байгаа. Гэхдээ ихэнх нь бол орон сууц руу горилж байгаа. Ирээдүйд ч гэсэн орон сууцтай болох тийм хүмүүс байгаа учраас өнөөдрийн мэдээлэл их чухлаа. За тэгээд өнөөдрийн энэ мэдээллийг хүрэхээр бид нэр маш чухал хүнийг авчирсан байгаа. Монгол улсын зөвлөх инженер хүнийг бид нэр авчирсан байна. Магизэ бол орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ажилладаг. Инженерийн бодлого төлөлтийн хилцэд ахлах инженер хийдэг ийм бүсгүй байгаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе танд. За танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа асар өөдгөртэй сэдвээр ярилцах байгаа гэдэг төрүүлээ хэлчихье. Гэхдээ хэдүүлээ ойлгоод авал энэ бидний амьдралд хэрэг болох зүйл. Үргэлжил ямар нэгэн байдлаар хэрэг болох зүйлийг та бүхэнд олж мэдэж хүргэхийг хичээдэг. Тэгээд хоёлаа ер нь бол танай байгууллага хамгийн их одоо андуурагддаг сэдвээс эхлэе гэж бодлоо л доо. За тэр бол нөгөө ус сууг гэхэлэр ус гээл тэгчлэр тэр байгууллага бүх манай карантар гож усыг л нийлүүлж гин гэж бодоод байдаг. Гэтэл өнөөдөр би тантай уулзснаар энэ асар том ялгаатай болохыг нь олж мэдлээ. Тэгээ манай гэрт бол та айгүй олоод орж ирсний чинь би бас мэдлээ. Тэгээ би яаж тэгээд хэлж байгаа гэхэлэр бид амьдралынхаа ямарваа нэгэн үед нэг цахилгааны ч юм уу сан техникийн асуудалтай болохоор сэлэсэр юм уу цахилгааны хүн дууддаг шүү дээ. Тэгээ тэр хүмүүс орж ирж байгаа бол одоо энэ бүсгүйн бодлого төлөлтийг хэрэгжүүлж яваа. Яг нөгөө цэвэр амьдрал дээр бидэртэй нүү тулдаг албаагч нар байна. Тэгээ маш олуулаа юм ба шүү дээ та нар. Тий, олуулаа. Хідүүлээ гэлээ. Манай байгууллага 2100-аад ажилчинтай. Ажилтан албаагчтай. Тэгээд сая андуургцсан тухай биелээ те. Ус сууг болон одоо танахыг туршсан нэрээр юу гэдэм бэ? Манайх Осног гэж юу? Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар. Буюу Осног. Тэгээ танайх бол эргэн талдаа сөөх гэж андуургдахаар юм байлээ. Тий, яг үнэ. Зүгээр яг энэ нэг дид бүтц одоо захиргаа талаас харахаар ус суугтай андуургдахаар байна тий. Яг үнэ. За манай байгууллагын хувьд ерөнхийдөө орон сууцны нийтийн аж ахуй удирдах газар маань 9
хилтэс, за 19 хэрэглэгч дүүжлэх төв, 3 төвийн одоо Улаанбаатар хотын 6 дүүрэгт ус дулаан цахилгааны одоо 24 цагийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хариуцсан ажилтдаг байгууллага байгаа. За нийтдээ 2100-аад ажилтан албан хаагчид, инженер техникийн ажилчид ажиллаж байна. За манай байгууллага ерөнхийдөө эрчим хүчний зохицуулах хороо болон хот суурьны ус хангамж ариудах татваргийн ашиглалт үйлчилгээ зохицуулах хорооноос олгогддог одоо тусгай зөвшөөрлийн дагуу иргэд оршин суугчдад одоо 24 цагийн турш хэвийн одоо үйл ажиллагааг найдвартай тасралтгүй хүргэх юм үйл ажиллагааг хариуцсан ажилтдаг байгууллага тийм. За танай ажлын ер нь хамгийн хүнд үе өвлөн үү, зунаа нь үү? Манай байгууллага ер нь бол ерөөсөө л 4 үйлрэл 24 цагийн турш байнгын одоо засвар үйлчилгээ хийж ажилладаг. Ер нь бол гадна агаар хасах температуртай болсон тохиолдолд шөнийн одоо уюудад гарсан гэмт саатал дээр ажиллаж байгаа ажилчид бол хүндрэлтэй. Тэгэхээр өвлийн үйлрэл дээр бол илүү хүндрэлтэй байдаг. Зуны одоо дулааны үйлрэлд болохоор бид нэр илүү ачаалттай буюу нөгөө зуны их засвар, урсгал засварын ажиллагаа одоо шахуу төлөвлөгөөтэйгээр боловсруулад одоо хурдан хийх тэр ажлуудыг бас хийж гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр яг өвөл нь бол үйлчлэгээгээ тогтмол өгөхийн тулд хичээдэг байх. Зун нь бол өвөл ирж байгаа учраас засвараа дөрүүлээд хийчээгээд ингээд мөнхөд л ажилтаа байд юм байна те. Энэ би одоо зөв ойлгож байгаагүй юу? Танах бол ингээд барилгууд руу орж байгаа дулаан болон халуун хөт усны хим хэмжээг тохируулад байна шүү дээ те. Тэгээд хот маань тилээд байна. За бидний нүдэн баримжаагаар те хотныг их гадагшаага тэлэхгүй өрнө дотгошоогоо ингээд тилээд олшроод идэх те. Тэгээд манай нөгөө хот чинь өөрөө нэг юм намхан бүтцтэй 500 мянган хүнд зориулагдсан хотын одоо инженер архитекторын бүтц нь бол тийм байсан гэсэн тийм анхны төлөвлөлт нь. Тэгээ одоо сая 700 мянган иргэнтэй. За сая 800 шүрдэг баг. Гаднаас ирж байгаа оюутнуудтайгаа тийм. Тэгээ энэ үед та нар энэ тогтмол хэмжээнд дулааныг халуун усыг ингээ өгөх гэдэг та нарын хувьд хэр юм давааг өвөтэй ажил болж байна. Ерөнхийдөө яг энэ асуултан дээр бол би өстой түрүүний өөрөө чи хэлдгээр одоо их усрээс нь эхлээд ярил зөв юм болоо гэж бодож байна. Одоо жишээлбэл манай байгууллага бол ус хангамж, дулаан хангамж, цахилгаан хангамжийн одоо ашиглалт үйлчлэгийг хариуцсан ажилтдаг гэдэг түрүүн дурдсан шүү дээ. За ус бол ерөнхийдөө ус уугийн удирдах газар болол усны их уср буюу тэ холборлолтыг хариуцаад тэгээд манай Улаанбаатар хот манай гүний усны их усртэй. За гүнээс усаа олборлоод за тэнд халдваргүйжүүлэх буюу нөгөө хүний хэрэглэх ундны усны норм стандарт дүрмийн дагуу тэрийг халдваргүйжүүлээд за тэгээд Улаанбаатар хотын төв шугам шүлжээ буюу дамжуулах шугам шүлжээгээрээ усаа түгээгээд манай байгууллагын ус дулаан дамжуулах төвүүд рүү усыг хүргэж өгдөг гэсэн үг. За хоёр байгууллагын хувьд бол бид нар ус дулаан дамжуулах төвдөө ерхий тоолуураар одоо зааглагддаг. За тэрний өмнөх болон дараагийн хаалтуудаар ер нь бол ашиглалт үйлчлэгийг зааглаж явдаг. За манай байгууллагын хувьд ерхийдөө ус дулаан дамжуулах төвдөө ус суугаас хүүтэн усаа аваад за ус дулаан дамжуулах төв дотроо халуун усыг үйлдвэрлээд за ус дулаан дамжуулах төвөөс гарч байгаа шугам маань хоёр буюу халуун ус хүүтэн ус болж гараад одоо орон сууцны байр дээргийн аж ахуй нэгжийн эцсийн хэрэглээнд одоо халуун хөт усыг хүргэж ажилтдаг юм байгууллага гэсэн үг. Тэг яг нөгөө орон сууц нэмэгдэхлээр та нар яаж тэр нөгөө цаанаас ирж байгаа зүйлийг ингэж мэдээж нэг 20 давхар барилгын 20 дахь давхар дээр очих даралтыг те бий болгох их зэрэг зүйл нь нөгөө анхны төлөвлөсөн одоогийн байгууллага чинь ялгаатай. Танай байгууллага өөрөө үүсч өгсөн хугацаанууд хэдэн жилийн өмнө? Манай байгууллага одоо 77 жилийн түүхтэй. Тийм баг. Тийм. Тэгээд ерөнхийдөө яг саяны асуултан дээр болохоор одоо жил болгон өдөр болгон шинэ барилгууд одоо өдөр болгон ашиглалтанд ороо шинээр ингээл баригдаж байгаа. За шинэ орон сууцны барилгууд болон энэ том барилгууд дээр техникийн тодруулга буюу техникийн нөхцөл эхлээд олгогддог. За тухайн одоо юу гэдэг нэг иргэн байла. Энэ иргэн өөрийнхөө одоо хариуцсан газар дээр
одоо за 16 давхар нэг орон сууцны барилга төлөвлөлчлөө. За энэ төлөвлөлтийг хот төлөвлөлтөөс одоо архитектур төлөлтийн даалгавраа одоо энэ барилгыг энд барьж болно гэсэн зөвшөөрлөө авчна. За тэгээ газрын гэрчлэгээ холбогдох хүч өгөөмтүүд нь бүгд бүрэн байгаад яг инженер дэд үтцийн салбар буюу Улаанбаатар дулааны сүлжээ, ус сувгийн удирдах газар, за хэрв ус дулаан дамжуулах төвийн дараа буюу манай байгууллагын салбар шугам шүлжээнээс тэр одоо иргэний барилга хангагдахаар байх юм бол манай байгууллагаас техникийн тодруулга аваад за тэгээд техникийн нөхцөл гарч иж тэр барилга дээр одоо даралт температур хиттэй байвал очих юм бэ гэдэг тэр тооцооллыг хийдэг гэсэн үг. Очихгүй байх тохиолдлууд байдгүй. Боломжгүй ч юм уу эсвэл дутуу. Боломжгүй бол бид нар одоо шугам шүлжээн дээрээ буюу тоног төхөөрөмжүүд дээрээ шинжилэлт өргөтгөл хийж тухайн барилга дээр одоо яг шаардлагатай тэр даралт температур хүрэх ёстой тэр техникийн үзүүлэлтүүдийг хүргэдэг гэсэн үг. Ер нь ингээд өвлийн улиралд ажиглахлаар за өвөл эхэлж явах үед ажиглахаар гадаах температур дулаан байх үед хэдий халаалт байгаа ч гэсэн халаалт маань дагаа буураад идэг. Энэ хоёрын хооронд уялдаатай тавхан ажилт юм уу? Эсвэл зүгээр тухайн сөөх нь өөрөө ч юм уу орон сууцны тухайн хэсэг нь өөрсдөө тохируулж явд юм уу? Уялдаатай ажиллана. За бид нар бол жил болгоно нөгөө тухайн жилийн өвлийн гадна агаарын температуртай холбогдуулаад Улаанбаатар дулааны сүлжээнээс гормын тохируулгын тооцоо хийгээд тэрэн дээр гормын график ингээ батлуулдаг гэсэн үг. За тэгээд бид нар тэр горим тооцооны дагуу хасах градус одоо хэдтэй хэдийн 37 ч юм уу 30 та байх юм бол ус дулаан дамжуулах төв дээрээ тохируулга хийж ажилладаг гэсэн үг. Тэгээ манай одоо энэ ус дулаан дамжуулах төв дээр машинист буюу машинч гэдэг 24/7-оор 24 цагийн турш тасралтгүй ингээ сууж идэг ажилчид байдаг. Юу хийгүүд идэм маань? Тэр хүмүүс бол одоо яг таны саяхан асуусан асуулт буюу нөгөө горим тохируулах хэвийн ажиллаж гин үгүй юу? За дээрэс нь усны зарцуулалт нь зөв өвж гин үгүй юу? Хэрвээ ямар нэгэн тоног төхөөрөмж дээр одоо юу гэдэг нь носоос эвдрэх юм бол тэрийг хурдан цаг алдлахгүй тэн дээр засвар үйлчлэгээ хийх ч юм уу анхны тэн дээр тусламжийг хийх ч юм уу ийм үйл ажиллагааг хариуцдаг хүмүүс байдаг. Горим гэснээс одоо турбаагаар гүйж байгаа ус шүү дээ. Бидний шууд одоо карантыг онгоолгол ундны ус гэж хэлээд байгаа шүү дээ. Саяхан би бас нэг мэрэгжлийн одоо биохимичтэй уулзаад ярьж байхад хийсэн судалгааны тухай ярьж ирсэн юм л да. Орон сууцнд амьдарч байгаа хүүхдүүд болон гэр хороолд амьдарч байгаа хүүхдүүдийн дунд шинжилгээ хийгээд үзсэн чинь эрдэсийн дутагдалд байгаа хүмүүс нь орон сууцнд амьдарч байгаа бөгөөд фильтрээр шүүс ус хэрглэж байгаа хүүхдүүд уснаас авах эрдэсийн дутагдалд орсон байна. Гэтэл ундны усандаа шууд хэрглэж байгаа хүүхдүүд нь эрдэстэй аваад байна гэдэг тийм дүгнэлт гарсан байсан байхгүй. Тэгээд харахаар бид нөгөө зах зээл дээр худалдаалж байгаа фильтрийг худалдаж авч хэрглэх нь эсэргээрээ буруу ч юм шиг үр дагавар байж болзошгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг та бүхэн усаа угаасаа аваад бүүний урсгал авангуудаа түгээлтэй хийж байгаа шүү дээ. Та дөрөв хэллээ дулаан ус болгож байгаа процессыг бол та нар хийлээ. Усыг халуун болгож байгаа тийм. Хүүтэн дээрээ бас гүний усыг авангуудаа ундны болгох тэр фильтрийн ажлыг хийчихдэг гэж байна тийм. Усны тэр эрдэсжүүлэх тиймэрхүү юм хийд юм уу? Үгүй. Манай байгууллага бол ерөөсөө нөгөө сувгийн удирдах газраас одоо халдваргүйжүүлэх, холооржуулах тэр ажлыг хийгээд төгөөх дамжуулах шугам шүлжигээр ирдэг гэсэн. Тэрүүгээр нь бид нар эцсийг хэрэглэж үйлчлэх. Манай байгууллага дунд нь ямар нэгэн тэр химийн шинжилгээ болоод одоо тэр ус дээр ямар нэгэн тийм одоо юу гэдэг эрдэсжүүлэх, холоор зөөлрүүлэх тийм үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Түүнээс та хэд бол дамжуулж л байгаа юм байна тийм. Бид нар бас дамжуулж байгаа. Дамжуулна гэдэг нь одоо юу гэдэг нь усны бүтцэд өөрчлөлт оруулахаас гадна ус чинь өөрөө даралттай одоо эцсийн хэрэглэгчдэд шаардлах даралт буюу та өөрөө 16 давхрын хамгийн төгсгөлийн хэрэглэгч байлаа гэхэд та карантин нэгэд танд шаардлагатай ус ингээд хүрч явах хэрэгтэй байхгүй. Тэрийг хүргэхийн тулд бид нар тэнд даралтыг тохируулад байгаа байхгүй тэр тооцооныхаа дагуу. Тийм. 100 болохоор нэг амар бухимдалтай иргэд олширдаг шүү дээ тий. Нөгөө халуусаа тасалдаг. За тэгээ энэ дээр ер нь жилийн жилдэл нэг юм турбаа сольж ийн гэдэг ойлголттой байгаад байдаг. Тэгээ нэг удаа турбаагаа солихдоо
энэ насаараа хэрэгжилж турбаа хийж болдгүй юм уу л гэдэг тийм логик гадуур яваад байдаг л та. Зүгээр энэ дээр мэдээж энэ бол хүмүүсийн нөгөө одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслэр хандлт авах гэсэн л зүйлс байдаг болов. Түүнээс биш яг ингээ харах юм бол манай улс чинь нөгөө хөгжиж яваа улс шүү дээ тий. Хөгжсөн улс бол биш. Тэгээ би баг бахта сандаг байхгүй манай 19 дугаар оролт байсан. Нэг таймны гүр орчим бид нар юм том турбаандаа гүдэг байлаа л да. Тэгээ ойлгомжтой нэг тал нь халуун. Агаарын шугам гэдэг. Тий, агаарын шугам. Тэнгуут нөгөө ил учраас бид нар ингээд хөвтгөлээр нөгөө дотор нь халуус явж байгаа учраас тэр чи айгу дулаан том турбаа байдаг гэсэхгүй. Тэгээ туул голд очиж сэлчээд өөрсдөө дулаацуулах хувцсаа хатах юм аварыг тэгсгий болчдөг гэсэн. Одоо бол ил байхаа болсон байна. Тухайн үедээ харьцуулахад тий. Тэгээд энэ мэтчлийн ингээ өөрчлөлт болдог баг. Энэ нэг бохимдолтой хүмүүст та одоо өөрөө бодлого төлөлт хийдэг хүний хувьд нэг яг зүв зүйтэй тайлбар нөхгүй юу? За ерөнхийдөө манай байгууллага өөрөө нөгөө нийт 1500 км урчим шүлжээтэй. За нийт шугам шүлжээний маань 60% нь насжилтын хугацаа дууссан. Ийм шугам шүлжээ байдаг. За зуны их болон урсгал засварын төлөлтийг бид нэр өмнөх онд одоо засвар үйлчлэгээ одоо хийх зайлшгүй шаардлагатай бүх шугам шүлжээ тоног төхөөрөмжтэй одоо юу гэдэг бүх ажлуудаа төлөвлөн салбар төвүүдийнхаа инженер техникийн ажилчдаа нийлээд намрынхаа үзлэгээр газар дээр нь очиж үзээд за энийг яг энэ жилийн төлөвлөлтөнд оруулах уугүй юу те энэ гадны шугам шүлжийг цогцоор нь солих уугүй юу бүгдийг нь үзээд за энийг энэ эх оны төлөвлөлтөнд оруулъя гэд. За төлөвлөлт нь өөрөө бас ингээд юутай одоо үн өртгийн одоо юутай байгаа шүү дээ. Мэдээж. Хэмжээтэй байгаа гэсэн үг. Тэр хэмжээндээ бид нар төлөвлөнө. Хэтэрхий их төлөвлөж юм бас болохгүй. Тэгээд энэ их болон урсгал засварыг бид нар нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон өөрийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэдэг. За иргэдэд болохоор зуны энэ засварын үед яагаад бухимдалтай байдаг гэхээр энэ засварын үе маань одоо юу гэдэг ганцхан манай байгууллагаас шалтгааллахгүй. Одоо жишээлбэл Улаанбаатар дулааны сүлжээ болвол халуун усыг одоо хороол хотхон тий дүүргээр ингээд хязгаарлах зуны засварынхаа графикийг гаргацдаг. За тэр графикт нь манай хоёр байгууллагын хамтран ажиллах төлөвлөгөөн дээр хамтарч ажиллах ажлуудаа хаасан үед нь бид нар тэр шугам шүлжээгээ солих юм тий ус дулааны амжилтуудынхаа тоног төхөөрөмжтэй тэр автомат тоноглуудыг солих юм тэр бүх төлөвлөлтүүдээ одоо уялдаж хийгээд тэгээд ингээд хийдэг. За яагаад нөгөө нэг шугам энэ ингээл жил болгон ухахын гэдэг энэ бол яг бидний одоо яг л одоо өнөөдөр энэ бодлого яг энэ дээр бид нар бол бодлого гаргаж байгаа сүүлийн 3 жилд ямар бодлого гаргасан бэ гэхээр бид нар хагас нэвтрэх сувгүй юу бүтэн нэвтрэх түнэлийн системээр тухайн шугам шүлжээгээ шинжилээд гадуур нь одоо хүн дотор нь ороод засвар үйлчлэгээ хийх боломжтой шугам шүлжээгээ оруулах орц гарцтайгаар төлөвлөд зураг батлуулаад одоо тэрнийхээ дагуу ажил гүйцэтгэж байгаа. За энэ нь одоо ямар өөр нөлөөтэй юм бэ гэхээр дараа нь одоо энэ шугам шүлжээн дээр ч юм тоног төхөөрөмж дээр эвдрэл гэмтэл гарах юм бол бид нар тэрийг газар ухахгүйгээр авто зам, явган зам тий товчлолтой талбайг ухахгүйгээр засвар үйлчлэгээ хийх боломжтой. Энэ нь одоо тий одоо санхүүгийн хэмнэлт ихтэй тийм ийм бодлогын том системийг нэвтрүүлээд явж байгаа. Сүүлийн тэр хот маань өөрөө юм түнэлтэй болох гэж гэсэн үг үү? Ер нь бол хагас нэвтрэх болон бүтэн нэвтрэх системээр бид нар шугам шүлжээгээ сүүлийн 3-4 жил шинжилээд явж байна. Нийслэл ч гэсэн энэ дээр нэлээд бодлого боловсруулаад дөрвтэй юм шийдлүүдийг гаргаад бас дэмжиж явж байгаа. Энэ нь өөрөө нөгөө метротой болох одоо бодлоготой нийцж байгаа гэж тааж байна. Метроны тарасын дагуу болвол инженерийн шугам шүлжээг одоо яг метроны тараасаас гаргах тэрнтэй одоо зөрүүлдэж байгаа буюу огтлцож байгаа шугам шүлжээг ямар тараалтаар яаж хийх үү гэх тэрний тэр зөөлтийн бодлогууд бол гараад зураг төсөнд батлагдаад ажлууд бол хийгээл явж байгаа. Та хэд бол бүр ирээдүгээр аялцсан юм байна уу тий. Наа чи айгу их гоё ажил сонсогч байна. За би буцаад нэг зүйл рүү очимоор санагдлаа. Манай нийт одоо саяны дурдсан дид бүтцийн маань 60% нь бол ашиглалтын хугацаа хэтэрсэн гэж байна тий. Манай байгууллагын хувьд. Тийм танай байгууллагын хувьд. Тэгэхээр 60% гэдэг чинь
Нилээн том тоо шүү дээ. Тий. 40% сольчод байгаа юм байна тий. 40% нь одоо шинээр ашиглалтанд орсон юм уу? Аль эсвэл нөгөө нэг энэ урсгал бол их зэрэг солигдсон байгаа шүү байхгүй юу? Тэгээ 60 чинь ер нь тархаа бутархаал байгаа бох тий энэ тэнд. Тий, 60 чинь ер нь яг үнэ. Одоо нэгдсэн нэг хороолоор нь цогцоор нь бид нар солих боломжгүй. Яг тэр хэсэг дээр энэ жил засвар үйлчлэгээ хийхгүй болвол өвлөө оргил ачаал үед бид нар хэрэглэгчдийг тасралтгүй хангах боломжгүй байна гэдэг тэр тооцоо судалгаагаа хийгээд одоо зуны засвараар бид нар гадны шугамудаа шахалт хийдэж шүү дээ. Одоо даралтаар шахалт хийгээд тэн дээр хагарсан шугам шүлжээнүүдийг одоо төлөвлөлтөнд оруулах юм уу засвар үйлчлэгээ хийгээд явдаг гэсэн үг байхгүй юу? Халуун хүүт дуус дулааны шугам тусдаа. Гэхдээ яг бидний нөгөө хагас нэвтрэх болон бүтэн нэвтрэх сувг дотор бол халаалтын өөх уцах, алуун усны өөх уцах, хүүтэн усны шугам гэдэг ингээд 5 ус шугам явдаг. Зарим хөгжсөн улс орнууд усныхаа турбааг зис болгоцсон байдаг гэдэг. Тэ тэр бол бас нөгөө усны чанарын хувьд нөлөөлдөг гэж үздэг. Тэгээд манай улс ч өөрөө бас их зистэй улс шүү дээ тий. Тэрэн дээр ер нь зүгээр та хувийн бодлоо чинь мэдээж таны ажлын төлөвлөгөөн дотор бол байхгүй бах. Энийг ер нь зисжүүлэх юм уу одоо зис турбаата болох магадгүй бүтэн биш байх л та. Би энийг яг яаж хийдгийг мэдэхгүй. Нөгөө усуугаас буюу одоо усны их үүсвэрээс аваад эцсийн хэрэглэгч очих хүртэлх турбааг зисжүүлдэм болов эсвэл магадгүй нэг цэгээс те яг эцсийн одоо хэрэглэгч рүү явж байгаа турбааг яад сольдсон бо би мэдэхгүй. Та инженер хүний хувьд энийг юу гэж боддیں۔ Хэр ойрын ирээдүйд бид нэр ийм турбатай болох боломжтой гэж хардаг. Зис шугам шүлжээтэй их үүсвэрээсээ хэрэглэгч хүртэл хийцэн газар байна. За. Эрдэнэ хотод. Тийм үү. Зис одоо айлуудын тоног төхөөрөмж буюу нөгөө цоргон зис. Одоо зисээр гадна шугам шүлжээгээ хийгээд их үсрээсээ эрдэнтийн тэр төв хороолтоо. За би хорооллынх нь нэрийг бол мэдэхгүй байна. Ямар ч гэсэн очиж үзчихсэн. Зисээр хийсэн шугам шүлжээтэй байгаа. Эрдэнэ тэр чигээрээ биш юм биш үү? Тэр чигээрээ биш. Яг нөгөө нэг туршилтын маягаар хийж үзэж байгаа тийм үтцсэн юм бол байна. Манай Улаанбаатар хотын хувьд болохоор одоо манай байгууллагын хувьд бол бас сүүлийн жилүүдэд ерөөхдөө нөгөө нэг одоо ингээд сүүлийн жилүүдэд зэвтэй усны асуудал бас айгүй их болсон шүү дээ. Одоо тэр бол багассан гэж би мэдрэгдээд байдаг надад мэдгүй. Одоо түрүү нөгөө бас нэг юм усны нэг өөр талын нэг хүнтэй ярилцахад хүүхдүүд ингээд нэг минерал гэдэг тийм биохимч хүний тайлбарыг би яг энэ хариултыг өгч байгаа мартсан байна. За энэ дэр болохоор яасан бэ гэхээр усуугийн удирдах газар бол гадны хөрөнгө оруулалтаар хотын төв шугам буюу дамжуулах шугам шүлжээгээ доторлоо дуусж байгаа. Одоо зэв үүсэхгүй тийм дэвшилтэд техник технологийн дагуу хуучин ширмэн шугамнуудаа бүгдийг одоо доторлоо тий ган турбаануудаа бүгдийг доторлоод ингээд дуусгацсан байгаа. Манай байгууллага буюу одоо шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцны хороол хотхнууд одоо өөрсдийнхөө хөрөнгөөр дэд үтцээ буюу гадны шугам шүлжээгээ хийж гүйцэтгээд айлуудаа оруулаад ашиглалтаа манай байгууллагад өгдөг. За дэд үтц буюу гадны шугам шүлжээ тоног төхөөрөмжөө нийслэлийн өмчөд хүлээлгэж өгчээж тэр нь манай өмчөнд ирдэг. Бид нар тэнд одоо юу гэдэг баригдахаас нь өмнө манай байгууллага тэнд ямар нэгэн одоо бодлого боловсруулах ямар ч боломж байхгүй. Бид нар бол ашиглалтыг хүлээж авсан одоо шугам шүлжээ тэ тоног төхөөрөмжөөрөө дамжуулаад хэрэглэгчдэд яаж хэвийн найдвартай үйл ажиллагаагаа хүргэх вэ гэдгийг бодно. Дээрээс нь яг жил болгон нөгөө нэг дэвшил техник технологиудыг нэвтрүүлээд нийслэл маань бас энэ дээр анхаарад зөндөө ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ бид нар одоо урсгал засвараар хийгдэж байгаа ажлууд дээрээ хэрэгцээний халуун үт уусан дээрээ хуванцар шугам шүлжээг ашиглах нь зөв юм байна. Энэ нь бол одоо насжилтын хувьд урт те 100 жилийн хугацаатай. Дээрээс нь эвдрэл гэмтэл гарах одоо эрсдэл нь бага байдаг. Тийм үү. Тэгээд хувцарчтай хүний бид муу гэж яриад байгаа юм шүү. Эн чин дандаа нөгөө нэг яг стандартад нийцсэн тий яг тухайн энэ шугам шүлжээгээр хүүтөөс явна, энэ шугам шүлжээгээр халуус явна. Энэ нь одоо яг тэрний градус температурт нь таарсан хүний бие сөрөг нөлөө байхгүй юм олон улсын стандарттай норм дүрмтэй байгаа шүү дээ. Тэр шугам шүлжээг бид нэвтрүүлэхээр бас төлөвлөлөд ажиллаж байгаа. Энэ яриг сонсож байгаа хүмүүст бас хэрэг болоо гэж би бодлоо. За та яг гар утсаа нээж хагаад контактсаа харах юм бол силесер гэдэг нэртэй
хитэн дугаараар нэг шүүгээд үзээрэй. За тэгээ байр маяра сольжсэн бол айгүй олон газрын сэлэсрүүд байгаа. Тэнгууд ингээд сэлэсрийг бодохдоо хотгонтой айлууд бол тухайн хотгоны одоо сөөхтэй хамааралтай хүн гэж бодоод идэг. Гэтэл үгүй. Энэ байгууллагын дуудлага хүлээ авах төв. Тийм, дуудлага хүлээ авах төв. Энтэй холбоотой байдаг. Тэнгууд дуудлага хүлээ авах төв маань хэдэн ажилтнтай вүлээ? 20 оператортай. За 20 оператортай. Гэхдээ тэд нар маань бүр цаашаа ингээд хүмүүс рүүгээ дамжуулдаг байх тий. За 20 оператор маань нэгдсэн нэг дуудлагын нэг л дугаартай гэсэн үг. 7054 54 гэдэг дугаар. Энийг бол ерөөсөө Улаанбаатар хотын оршин суугчид бүгд нэг л дугаар мэднэ гэсэн үг. Энийг л хадгална. 7054 54. За 7054 рүү залангуудаа. За би хаан уул дүүргийн тэдгээр хорооны иргэн тэр байна гэж хэлэнгууд манай гомдлаа хунгуудаа тэр хороолоо миний мэддэг сэлэсэрлүүл залах нь шүү дээ. Тэг нь одоо оператор хэрэглэгчийн дуудлагыг одоо хаягийг нь аваад хэрүү одоо юу гэдэг өөрөө гэмтэл сааталтай холбоотой ч юм уу засвар үйлчлэгээтэй холбоотой өөрөө хариулж болохоор бол шууд хариулна. Шууд салбар төвүүдтэй холбоотой одоо тэрний хэрэглэгч байх юм бол салбарлуу нь шууд ээлжийн инженерлүүд нь холбож өгөөд тухайн одоо оршин суугч маань ээлжийн инженертэй яриад одоо гэмтэл сааталаа яриад засварчнаа шууд дуудана гэсэн үг. Ус дулаан хоёроо ярьж гинүү цахилгаантайгаа хамт юм. Дулаан цахилгаан бүгдээрээ юу те? Бохор ус бүгд оронд. Надад бол сэлэсрээс тусдаа цахилгааны хүний дугаар байхгүйсэн. Тэгвэл шууд энтэйгэл холбоотой юм шүү дээ. Тэгвэл нөгөө энэ 7054 чи яг манай байгууллагын хариаллын орон сууцнуудынхаа дуудлагыг л аавна гэсэн үг. Тийм үү? Хариаллын биш гэхэлэр хэн байх вэ? Одоо чи манайх нийслэлийн нийт орон сууцны байрны 61%-ийг л манай байгууллага хариуцдаг байхгүй ашиглалт үйлчлэг. За бусдын нь ярив. За бусад ойролцоогоор 59% нь болохоор хувийн орон сууцны конторууд гээд тусгай зөвшөөрлөлттэй одоо яг манай байгууллагатай ижил тусгай зөвшөөрлөлтөд одоо мэргэжлийн үйлчлэгээ явуулах зөвшөөрлөлтөй 66 ийм конторууд байдаг байхгүй юу. Хоёр мэргэжлийн холбоонд 33-аар ингээ хариалагддаг. Тийм үү? Одоо сүүлийн үеийн нөгөө томоохон хотгонууд чинь шууд тусдаа орон сууцны контор байгуулад өөрсдөө ашиглалт үйлчлэгийг нөгөө тусгай зөвшөөрлөө аваад хариуцсан явчихдаг гэсэн үг. Тэгээ хэрүү манайх биш бол бид нар дуудлагыг авахгүй өөрсдийнхээ яг хариуцсан байрныхаа дуудлагыг авдаг гэсэн үг. Гэхдээ танах энд хариалагдсан байна. Энэ утас руу залгая гэж хэлэх болов уу? Утсыг бол хэлэх боломжгүй. Манай хариал биш байна. Та өөрийнхөө хариуцсан конторлогоо холбогдороо гэж хэлэгдэг. Зөв. Нөгөө нэг ийм асуудлууд болдог штеп. За өвлийн улирлт гэрээ цожлоод гадагшаа аялаар явчлаа. Тэгээ буцаад ирсэн чинь юу гарцсан байна те хэрэглээ гарцсан байна. Тэгэнгუთ тэр хэрэглээ үгүй би байгаагүй штэ. Яагаад би төлөх ёстой юм бэ? Энтэр гэсэн тийм гомдлууд ирдгүү. Ирнэ. Өдөр тутамдаа ирнэ. За. Өвлийн улирал за яг гадаад дотоод явц. Зуны улиралд хүмүүс лагер руугаа явцдаг. За тэгэнгүүтээ зуны улиралд яагаад тэр аль дээр төлбөр гардаг гэхээр нөгөө манай байрны төлбөр маань өөрөө одоо жишээлбэл 12 сарын хүний хэрэглээ 1 сарда ухарч төлбөр нь гарч явдаг байхгүй. За тэрийг хүмүүс андуурдаг. Би 1 сард байхгүйсэн. Би хэрэглэхгүй, манайх төлбөрөө төлөхгүй. Зуны улирлын асуудлууд бол тэр. За өвлийн улиралд нөгөө гадаад дотоод руу явчлаа. За төлбөр гарцсан байна. Энэ төлбөр нь болохоор юу гэдэг нь тэр хүн гэртээ байхгүй ч гэсэн тэр гэр нь дулаантай бүх одоо инженерийн дэд үтстэй холбогдсон бүх юм ингээ хэвийн найдвартай ажиллаж байна. За нэгдүгээрт хоёрдугаарт тухайн айл маань гэртээ тоолургүй усны тоолургүй байх тохиолдолд тухайн айл одоо 3 ам бүлтэй байлаа гэж бодсон бол 3 ам бүлээр нь задгаа хэрэглээгээр өдөрт 200 литр ус хэрэглэснээр төлбөр нь тооцогдоод гарчдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрэглэсэн ч хэрэглээгүй ч гэртээ тоолургүй л бол задгаа хэрэглээгээр тийм. Юу нэгтэй тоолургүй айл байх уу? Манай байгууллагын хувьд бол яг 87% тоолурчсан. Одоо 13% тоолуржааг байгаа. За тоолуржааг байгаа айлуудыг одоо яг шалтгааны тооцох юм бол халуусны эргэлтийн шугамгүй буюу нөгөө халуусаа хэрэглэхдээ нэлээд удаа хугацаагаар хоожуулж хэрэглэдэг тийм байрууд байдаг шүү дээ. Дээр үеийн одоо тийм дулаалсан мянгатуудыг жишээ ярил л да. За тэгэнгүүтээ тэрнээс гадна одоо давхартай 4 юм уу 5 айлтай байх юм бол давхар дотор нь одоо цагираг шугам шүлжээгөө кольцоо шугамаар ингээ айл руу шугам нь ороод ингээ явцсан. Нэг айлд нь тоолор тавихаар бусад айлын хэрэглийг тоолоод байгаа учраас тус нь тоолор тавих боломжгүй. Буюу одоо энэ нөгөө нэг шугам шүлжээний анхны нөгөө нэг суйрлуулалт тэр зургийн дагуу ингээ суйрлуулсан байна шүү дээ. Тэнгүүд тус нь тэрийг төлбөрийг тооцох боломжгүй.
За дараагийн нэг жишээ жишээ солих хэрэгтэй болох нь шүү дээ. Солих хэрэгтэй. За дараагийн нэг жишээ нь юу гэхээр нийтийн орон сууц буюу нөгөө дундаа нэг 0-тэй тий юутай ус авах зихтэй нийтийн байрууд байдаг. За тэнд бол бас ингээд өрөөнд айлууд байдаг. Гэтэл нөгөө айл болгоны хэрэглийг тооцох боломжгүй учраас нөгөө яг тухайн айлд хэдэн хүн амьдарч байгаа. За тэр бүртгэлээр нь задгаа хэрэглэгээр гараа явдаг. Ийм шалтгаанаар төлбөр бас гардаг. Нэг хэсэг хаалга төгшөө тоолуур шалгаатгыг тэгдэг үсэн тэр болцсон шүү дээ. Одоо яг ер нь бол сүүлийн үед нөгөө дэвшилтэд техник технологи за тэгээд энэ манай улс нийслэлийн бодлого тий шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудын айлын усны тоолорыг гадна талд нь буюу айлынх нь гадна талд буюу коридорт нь суйрлуулж өгдөг болсон. За тэр нь болохоор нөгөө тоолор шалгагч байцаагч маань тухайн айл руу гаалгын тогшоод орох биш коридороос нь шууд залтыг аваад төлбөрийг гаргаад явчихж байгаа. Хоёулаа ер нь таны одоо нийт хамарч байгаа ажлыг чинь бүгдийг нэрнэ гэдэг бол хэцүү те. Гэхдээ зүгээр халуун дулаан усаа илүү түлхүү ярьчих. Дээрээс нь нөгөө энэ төсөлтөө холбоотойгоор би энэ чиглэл рүүгээ орё гэж бодлоо л да. Зүгээр ер нь ингээд хотын орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн усны хэрэглээ бол гэр оролд амьдарч байгаагаас хамаагүй өндөр байдаг те. Тэр нь бол мэдээж ойлгомжтой. Тэнд дулаасны шугам очсон байсан бол хэрэглээ өндөр байх хэвээр. Өөрсдөө тээвэрлээд хэрэгжилж байгаа учраас бага байгаа нь бол ойлгомжтой. Гэхдээ энэ нөгөө нэг энэ зөрүүг нь харахаар хит өндөр байгаа юм шиг хэрнээ. Хүний өөрийнх нь амьдралын анхдагч хэрэгцээ учраас хүн бол зохихсоор хэрэглэх зүү те. Гэхдээ нэг энгийн хэрэглэнээс хэтрүүлэн хэрэгжилж байгаа тохиолдлууд байна те. Жишээлх юм бол шүдэ угааж явахдаа усаа хаахгүй байх, сахлаа усж явахдаа усаа хаахгүй байх те. Зөвхөн сахлаа усаад доошоо гүйлгэх үедээ ч гэсэн. За тэгээ сахал усаад гүйлгэлээ. Энэ нэг үс явж байгаа асуудлууд байдаг шүү дээ. Ер нь бол ихэвчлэн юу болдгоо гэхээр сантехникийн инженер дуудахад бүглэрсэн тохиолдолд дуудаж байгаа шүү дээ. Өөрөө эхлээд үзэн шүү дээ хүмүүс чинь. Юугаараа үзээд за чадахгүй нэ гингут уцтаж үзэн те. Усаар утсаар нэг үзээд болохгүй за сангийн инженер дууддаг. Тэгэнгუთ энэ усны хэрэглээ талдаа нэгдүгürt зөкстэй хэрэглээ гэж байх хэрэгтэй баг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж байгаа хүмүүс байдаг баг. Энийг бид нар хэмснээр яг хэр хэмжээний одоо өртгийн болон зардлын хувьд ер нь бол яг за мөнгөн дүнгээрээ хэмнэх тийм боломж та нарын хувьд тооцоологдсон байдгүй. Эсвэл мэдээж энэ чинь мөнгөн дүнгээрээ илэрхийлчих юм бол хүмүүст их ойлгомжтой болох байх. Гэхдээ зүгээр энэ хэмнэлт хийх юм бол биднэрт хэр их одоо та нарын ажилд одоо хөнгөвчлөх тийм боломжууд байна гэдэг дээр нэг мэдээлэл өгөх. За ерөнхийдөө нөгөө айл иргэд оршин суугчд маань яадаг вэ гэхээр одоо усаа ёстой сая өөрөө чинь хэлж байгаагаар шүдэ аваахта нөгөө одоо хэрэглэхгүй байгаа усыг ингээ гоожуулаад шүдэ угаачдаг. Тэгээ шүдэ одоо нэг хүн одоо хэдэн секунд ч юм уу минут угаан штий. Гэхдээ ус нь гоожоол энэ. Тэр нь цоргоор ямар даралттайгаар гоожж байгаа тэр хэмжээгээрээ хэдэн литр ус гоожод байгаа. За тэр айл за нэг 5 ам бүлтэй байлаа гэхэд 5 хүн усаа гоожуулаад хэрэглэхэд тэднийд ерөөсөө хэрэгцээ шаардлагагүй буюу ундны цэвэр усыг зөв зөвөр гоожуулаад ингээд гоожуулчлаа шүү дээ бохор усны шугам руу хийчихэж байгаа. За энэний тооцоо нь одоо юу гэдэг 5 ам бүлтэд 20 литр багаар ботход. За өглөөний нэг шүд угаалтан дээр. За тэгэнгүүт айлууд нөгөө аягаа угаахта бас одоо юу гэдэг нэг 10 аяга угаахад усаа гоожуулсан хэрнээ ингээ угаагаад идэв штэ. Тэгэл ийш нь 50 тэгснээ сольж аваад угаан тэр хооронд нь ус нь гоожоол юм. За энэ дээр бас багаар ботход нэг 25-30 литр. За ингээд энэ нь нэг өдрийн за нэг өөртөө хэрэгцээ шаардлагагүй зүгээр ингээд урсгаад гоожуулж байгаа ус нь доотлын хэмжээ нь одоо 50 юм уу 60 литр ус болчихж байгаа. За энэ нь ингээд сарын нөгөө 30 хоногтой үржүүлэхээр хэдэн литр болох вэ? 1.5 метр куб болох нь шүү дээ. За тэгэнгүүт айл одоо ер нь бол нийт айл өрхийн 87% тоолууртай. Гэртээ тоолууртай буюу тоолуураараа хэрэглээгээрээ төлбөрөө төлөөд байгаа. Гэхдээ тэр хүн хэмнэх боломжтой байхгүй. Зөв зохистой хэрэглэмээр байгаа. Одоо юу гэдэг аяг тавг угаагч сүүлийн үед ер нь бол айлууд тогтмол хэрэглэдэг болсон. Ям бактери устгах нь аягаа ингээ бөөгнүүлж байгаа угаачдаг. Автомат угаалгын машин чинь өөрөө нөгөө одоо юу гэдэг гараар угаах ч юм уу нэг савнд ус хийгээд угаахаас хэд 100 дахин илүү ус хэрэглэдэг.
За тэрийг заавал одоо нэг 10 аяг угаахын тулд заавал тэр автомат аяг тав угаагчийг ашиглаад байх нь зөв юм уу? Тэрийг дгүүлээ юу гэдэг баяр ёслолын ачаал ихтэй хүн их ирсэн үед ч юм уу эсвэл нэг 7 хоногт нэг удаа бактери арилгах зорилготоор ашиглаж болох байхгүй. Тэгээ ингээд нөгөө хувийн соёл буюу хүний нөгөө өөрөө усны нөгөө устаа ингээд зөв харьцаж байгаа харьцал тэгээ энэ сэтгхүү тэгээ өр хүүхдтэй ингээд өгж байгаа тий. Одоо хүүхдүүд бол мэдэхгүй шүү дээ байгаахтаа гожуулж байгаа л угаах юм аав ээж ингээл угаадаг гэл угаадаг. Гэхдээ хүүхдтэй гоё ингээд сканд ус игээд миний хүүхд ингээд ингэх юм бол энэ нь ийм өр нөлөөтэй одоо ирээдүй хойч үе миний хүүхдийн хүүхдтэй хэдэн мянган жилээр одоо хүүхэлтэн дээр гардаг шүү дээ. Одоо усны үнцнийг мэдрүүлэх гэл хүүхдүүдэд хүүхэлтэйгэр ингээд нөө туслах уу гэл ингээд явдаг. Тэрэн шиг ингээд хүүхдтэй амар хөрх ингээр тайлбарлаад өгчих юм бол хүүхдүүд чи харин бүр яг нэг ойлгосон юм аа яг ингээд насан туршны хэрэглээ болоод их хөвчдөг. За усны хэрэглэн дээр бол тийм байна. За бохор усан дээр бас одоо зөв ус хэрэглэнүүд айгүйх байдаг. Одоо бидний өдөр тутмын үйл ажиллагаан дээр гардаг айгүйх одоо хүндрэлтэй юмнууд байна. Жишээ нь одоо юу гэх бочки буюу нөө суултур руугаа нойтын салфитик, даамсаг одоо хүүхдийн жиигх тэгээд үсээ самнаад ус мусанд орчоод үсээ одоо үсний сив байдаг шүү дээ. Усан сив тэр чигээр нь хийгээд татчихна. За энэ нь ямар сөрөг нөлөөтэй гэхээр одоо юу гэдэг зарим айлууд одоо хоолныхоо үлдэгдлийг ингээд том яс мастай юугаа хаяад одоо тэр нөлөө асгаад усаа татчихгууд за яг тэр айлаасаа бол ингээд нөгөө даралттай усаар татчих байгаа учраас гарчиж байгаа. За энэ нь гараад яадаг гэхээр давхрын магистрал шугам буюу тухайн байрны босоо шугамшүүлжээ. Ахаад тэр байрны гаргалгааны шугамшүүлжийн тэр нэг газар тэглэр шүү дээ. Нөгөө олон хог хаягдл нь ингээд дээрээсээ давхралцаар байгаа. За тэгээд араас нь хэрэглээл даралттай ус нэг газараасаа цоорн нэг бол одоо юу гэдэг ингээд гимтэл гарна. Энэ нь болохоор нөгөө орчны эрүүл аюул бу нэгдүгээрт ингээд зөрчигдөж байгаа бохор ус гэдэг чинь өөр ням бактери ихтэй. За тэгэнгүүт энэ дээр одоо юу гэдэг манай засварчд одоо буруу хэрэглэнээс болоод ийм гимтэл саадал чинь тэр шугам нь гимтчихэж байгаа. За тэрний бөглөө гаргана, орчин тойрны цэвэрлэн, халдваргуужуулна. Ингээд суугчид өөрсдөө усаа хаалгаад тэр хугацаанд засваргүйшлэгийг хийлгэн гэд эн чинь айгүй олон ийм сөрөг үр дагавар ихтэй. За тэгээд хэрүү одоо юу гэдэг усаа зүү зохистой хэрэглээд өөрийнхөө одоо нэгдүгээрт гарч байгаа зардлаа хэмжиж болж байна. За тэгээд ирээдүй хойч үедээ тэр усны нөөцийг одоо үлдэхтэй тэр нөөцөөс нэг тусал усыг ч гэсэн бид нар хэмжиж л дээ. За тэгээд энэ цаашлаад яад юм бэ гэхээр энэ дэд үтц буюу энэ гадна шугамшүүлжээ тоног төхөөрөмжийн илэгдэл хорогдол ахаад тэрнийг одоо түгээхийн тулд зарцуулж байгаа цахилгааны зардал ингээд өчнөө олон хэмнэлтүүдийг бий болгох боломжтой байхгүй. Энэ нь зөвхөн л одоо хүн цэвэр устайгаа яаж зөв зохистой харьцаж чинь бохор усныхаа тоног төхөөрөмжтэй яаж зөв тэрийг зориултаар нь яаж ашиглах юм гэдгийг мэддэг болчих юм бол одоо тэр бочкой руу хийж байгаа тэр том зориултын бус юмнуудаа аваад шууд хогийн савнд хийчихэл та. Эн чинь ингээд зөв хэрэглэх байхгүй. Тийм шингэнэл хийвэл хийгээд те. Биетэй зүйлийг бол хогийн сав руу хийгээд те. Энэ зүгээр таны хэрвээ одоо ой тонд байгаа бол харж исэн хамгийн том гэмтэл зүгээр хувь хүмүүсийн саяны хэлсэн суултур руу хийж байгаа хамгийн том одоо нөгөө гацаа үүсгэсэн тийм яс масгийн хэллээ л дээ сая би бүр нүдэн төсөөлөгдөөлөө яссаа хийцэн нөгөөх нь гараа авчдаг тэний газар тэглээд тэр чин тэгэлсэн бол нөгөө ирж байгаа бас бус юмнуудтай нийлээ бүр том юм болдог баг. Тийм том гэмтлийг та нэг ой тончин байж байгаа саяхан ч юм уу болсон тухайн хорооллын нэрийн дуртахгүйгээр ч юм уу тийм том гэмтэл болоод тэрнээс үүдэлтэй ямар дам нөлөө гарсныг ярьж болох уу? За одоо яг би үсэн дээр л ярьчих. Нэг ширхэг хялгасан дээр л жишээ ярьчих. Энэ бол амар энгийн. Одоо би ч гэсэн өглөө үсээс хамнаад ингээд одоо юу гэдгийг хүнээс чинь нэг хялгас гарахгүй шүү дээ. Нэлээ олон тоо хэмжээгээр гарна. Тэгээд их ус уналттай бол нэлээд гарна. За тэгэнгүүт тэрийг бочки руу хийлээ. За энэ нь бөөгнөрж явсаар агаад одоо төв цэвэрлэх байгууламж дээр очиод хүн шиг том хэмжээтэй болоод одоо тэр хэрчигч машин юм уу хог нөгөө бөөгнөлөд авдаг тэр тоног төхөөрөмж дээр очиж гацчихдаг. За энийг болохоор тэнд ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжийн ажилтан
тоног төхөөрөмж одоо зогсоож агаад гараараа татаж гаргадаг байхгүй. Зөвхөн нэг ширхэг хялгас одоо юу гэдэг эн чинь хичнээн мянган оршин суугч одоо хичнээн мянган айл хүрэх байгаа. За айл хүрэх болгоноос за 10 ширхэг хялгас гээл бодоход төв зөвөрлөх байгууламж төр бөөгнөрж очиод хүнээс том хэмжээтэй болж ин гэхээр энэний үр Тэгэхээр зөв нь бол хогийн савар вэ гэдэг юм байна тийм үү? Хогийн савруул хийн. Эн чинь болохоор нэг зөв бус хэрэглэх байхгүй. Зөв хэрэглэхгүй байх гэсэн үг байхгүй. Окей. Тийм. За ойлголоо. За ер нь бол би танаас олон нийтэд яг хэрэгцээтэй мэдэх шаардлагатай зүйлийг сонсчлоо гэж үзэж байна. Гэхдээ танай байгууллагын ер нь бол байр болгон руу орсон байгаа турбаны хэмжээг та цээжээр мэдгүй хэдэн километр байдیں۔ Манайх ч нийт 1470 хэдэн километр байгаа. За яг 1500 километр гэд бодох юм бол тооцоолох юм бол одоо Улаанбаатараас Ховд аймаг хүрэх хэмжээний ийм урт километр шугамшуулжийг хариуцдаг байгууллага. Тэгээ энэ нь өсөж яваа тий? Энэ нь өсөж яваа. Өдөр тутамд одоо бид нар ингээд сар болгон 7 хоног болгон шинээр манад ашиглалт үйлчлэгээ хүлээлгэж өгөх барилгууд ингээд өсөлтөө өгч идэг. Хурлаараа хилцээл ингээд шинэ барилгуудын ашиглалт үйлчлэгийг аваад нэмэгдээл явж байгаа. Тэгээ өдөр болгон турба өсөж байгаатай ижилхэн өдөр болгон хүмүүс үсээ гоожулсаар л байгаа тийм үсээ хаягдл болгоол явуулсаар л байгаа. Тэгээд яг энэ тогтмол та бүхэн ингээд төсөөлөд үзэх юм бол гэртээ орж ирээл хаалга нээлээ дулаан гэр чинь ухтаж авлаа, товчлуур дарлаа, гэрэл аслаа, цахилгаантай байлаа. 0 өрөөл орлоо, гараа угаагээд усаа нээлээ дулаахан байна. Энэ бүх юм чинь бол тухайн үедээ л та хэрэгжилж байгаа юм шиг боловч энийг 24/7 365 хэдэн 10 жилдээ энийг ингээд танд яг энэ хэмжээ хэлбрээрээ дулаан цахилгаантай байх гэж энэ хүмүүс ажилтдаг байх нь 2100 гаруй ажилтан бол энэ байгууллагт байдаг юм байна. Тэгээд мэдээж бидний зөв бусаар хэрэгэлсэн зүйлсээс болоод гэрт чинь сангийн ажилтан цахилгааныхан ирдэг те. Тэгээ энэ хүмүүс бол мэдээж аюулгүй ажиллагаа гэмтэл одоо саатлыг засах гэж ирж байгаа хүмүүс. Тэгээд нөгөө 24/7 байна гэдэг чинь айгу чухал сектор шүү дээ те. Байнга л тэгээд та бүхэнд энэ ажил нь одоо амжилттай явж байгаад нь бол иргэдийнхээ өмнөөс талархлаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд би хувьдаа 100 болохоор халуус тасарлаа гэж бухимддаггүй. Тэгээд та бүхний ажлыг бас төсөөлөөр ойлгодог учраас тэгээд тэр бухимддаг хүмүүсийг битгий бухимдаасаа нэг л өдөр бид нэр дахиж турбагаа солихоо боллоо гэдэг тэр одоо гайхалтай мэдээг зарлах бах. Тэгээд мэдээж эн чинь эдийн засгтай шууд холбоотой зүйл те. Тэгээ хүн ам боловсруучинтэй ч холбоотой байх те. Тэгээ нөө иргэдийн боловсрол сайжирч ийж усныхаа хэрэглээнээс эхлээд л те. Цахилгааныхаа хэрэглээ, дулаан гэдэг бүх зүйлс рүүгээ орж иж бид нар химэнснээр тэгээ бас энэ хөгжлийг айгүй хурдан авчих боломжтой тийм ээ. Тийм ээ. Тэгээд энэ мэдээлэл бас ил байдаггүй гэдээ та ярилцлагын өмнө надад хэлж исэн. Тэгээ энэ мэдээллийг аль болох ил байлгахад дээрэс нь өнөөдрийн энэ дугаарыг хэрэг олон хүн үзхийг мэдэхгүй байна л та. Энэ шууд хүнд нэг хамааралтай, сонирхолтой сэдв биш хэрнээ хүн өдөр болгон хэрэгэлдэг. Тийм зүйл байгаа тийм. Энгийн зүйл. Тэгээд олон хүнд энэ мэдээлэл хүрээсэй гэж би хүсэж байна хувийн зүгээсээ. Тэгээд та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд манай байгууллагын зүгээс те Улаанбаатар хотын иргэд оршин суугчдынхаа те ая тухтай амьдрах, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж одоо хариуцлагатайгаар одоо үйл ажиллагаа хийсээр байх болноо. Та бүхэнд баярлалаа гэж хэлье. Окей. Монгол улсын зөвлөх инженер Магиза байлаа. Тэгээд үзэгч та бүхэнд хэрэг болох мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр та бүхэн амьдралынхаа хэм маягт оруулж болох жижигхэн ч гэсэн өөрчлөлт ямар их зүйлийг хэмнэж болох вэ? Тэр усыг хааснаар тэгээд хог хаягдталтайгаа зөв боловсон харьцснаар тэгээд ер нь бол дулаан гэдэг зүйл чинь танд үргэлж дулааныг өгж байгаа. Гэхдээ хэр их та дулаанаа хадгалж байгаагаас хамаараа хэр их хэрэглэх үү гэдгээ одоо шийддэг учраас та магадгүй лагерийн байшинтай хотын орон сууцны байшинтай бол дулаан алдагдлаа багасгаснаар та энэ бүх хүмүүсийн ажлыг ч гэсэн хөнгөвчлж байгаа гэж бодох ёстой. Тэгээд энэ бүх дэд бүтцийг одоо та бүхэндээ үргэлж ашигт ажиллагаатайгаар хүрэхийн тулд 2100 ажилдаг гэдээ та сонссон бах. Энэ мэдээллийг аваад та бүхэн дан ганц өөртөө битгий үлдээгээрэй. Бусад хүмүүстэй ярилцаарай. Тэгээ энэ мэдээллийг түгээхэд гар бие оролцоорой. Тань жаргалыг хүсье. Баяр та.
Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү үргэлжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив илгээх боломжтой шүү. Танд баярлалаа.